Одоо энд ингээд танхимд одоо энэ ганц өх гой сууж байна. Манай тулгаа сууж байна. Яг бидний нүдэн дээр хилмигдээд очиулаад эрүүлэн дээрээ хохироо явж гисэн хүмүүс байж байна. Маш олон хүмүүс гарч ирж байна шүү дээ. Тэр ер нь бол энэ зүгэл дээр бид нар бол одоо нэг улс олж тогломорг байгаа. Тэг төр зур яриад өнгөрдөг, нүд хуурсан, зургатаар нэг шуугаад өнгөрдөг, маргааш нь мартдаг баймирг байгаа. Энэ дээр бол энэ хууль хүчний байгууллагын шудраг асыг сахиулах ёстой байгууллагын зүгээр их хурлын сонсгол зориулж хууль ишиж хилдэг биш. Өдөр тутмын үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах энэ үйлсэд бол үнэнчээр зүтгэх шаардлагатай байгаа. Хоёрдугаарт энэ хүний эрхийг хангахад бол энэ төсөв санхүүгийн асуудал маш их тулдсан байна. Хүний эрхийн үндэсний комиссар 2 удаа очиж ажилласан. Нэг удаа их хурлын даргатай 9 сарын 2-нд, нөгөөх нь уржиг дээр очиод 5-6 цаг сууж ажилласан. Дундуур нас албан бус уулзалтууд хийсэн. Манайхан ингээд мөнгө төгрөг гэхээр үрлэгэн дангар төрийн үйл ажиллагаанд асар их зардлыг хайхрамжгүй зарцуулдаг мөртлөөсөө яг хүний эрх тэгээ энэ эрүүл мэнд боловсрал гэдэр гэсэн гол асуудлууд дээр мөнгөө татчихдаг. Яг ингээд тулаад асуухаар ярихаар бол энэ хүний эрхийг хангах энэ одоо процесст санхүүжилтийн асуудал маш том асуудал. Тийм учраас энэ хууль зүйн банкны орны дарга энд байж байна. За би бас хүний эрхийн дэд хороо байж байна. Энэ эрх жилийн төсвүүд дээр энэ хүний эрхийг хамгаалах хангалттай холбоотой энэ төсвүүдээр бол нэлээд одоо тод дуурч иргэд олон нийтэд тайлбарлаж явна. Жишээлбэл ганц юун дээр 461 дугаар анги дээр яваад очихлоор өмгөөлөгчтэйгээ уулзах тэр 8 кабин хажуу талд ямар ч дуу тусгаарлагч байхгүй өөрийнхөө асуудлыг ярих боломжгүй байх жишээт. Тэнд байгаа хүмүүсийн 90% нь тухайлбал эрүүл мэндийн даатгал байхгүй. Өвддөг, хавдар тусдаг, эмчилгээ байхгүй. Тэгээ хөрхий 20 хамгийн хүмүүс нь өөрсдөө зардал гаргаад машин тэргээр эмчлүүлээд ингээ явдаг. Тэгээ нэг шоронд л орсон бол хүн биш юм шиг ийм одоо харгас нөхцөл байдал гарцсан байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар хүмүүнлэг шийдлүүд гаргах хөрөнгө мөнгийг шийдэх хэрэгтэй. За дараагийн 3 дахь юм нь болохоор сонгуулийн өмнө маш гой юм ярьдаг намууд улс төрчид хүний эрхийг хангана Монгол улс ад жаргалтай Улаанбаатар хотод амьдран ч гэдэг юм уу. Маш олон зүйлүүд ярьдаг. Тэрийг бол одоо гялгар цалгаар студ рис бичлэг болгоод маш олон цацдаг. Бас сонгуулийн үеэр хүний нэр төр алдар хүндэд одоо халдаж хин нэгнийг одоо гэмт хэрэгтэн мэтээр орон даяар сурталчилдаг. Сонгуул дуусаад нэг баривчилсан болсон байж байгаа сонгуул дуусаад гаргаа явчихдаг. Яага буруутгасан яасан юм бүү мэд. Тэгээ эндээс дүгнэлт хэлэхэд бол бид нар энэ шудраг асыг наймаалцдаг ийм улсын иргэд баймааргүй байгаамаа. Энэ өөрчлөлтөө бол хууль тогтоогч нараас эндээс эхлэх ёстой. Хуулийг хэрэгжүүлж байгаа хүмүүсээс эхлэх ёстой. Эцэст нь би энд байгаа бас хүмүүст болон үзэж байгаа хүмүүст хэлье. За ялангуяа энэ шүүхийн, прокурорын хууль хэрэгжүүлдэг энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүс хизээ нэгэн өдөр та бүхэн чиглэл өгсөн улс төрчид өөрсдөө уснаас гураа гарч чаддаг шүү. Хэргийг нь та нар үрдэг, та нар хохироод үлддэг шүү. Ийм тохиолдлууд байсан. Өнөөдрийн даргаыг дагаж битгий шийдвэр гаргаарай. Хэнийг өндөр албан тушаалтныг ая тал дагаж нутаг ус наадах цаадах юмаа бодож цол зэрэгээ бодож өнөөдөр та бүхнийг хуулийн биш шийдвэр гаргахад нөлөөлж байгаа энэ үйлдэлчин эргээд таныг хэрэгтэн болгоно шүү. Таныг үе удмаарчин авилгачин хэрэгтэн ямар нэгэн тийм одоо асуудал унгаан шүү. Тийм учраас ямар ч дарга хүн танд чиглэл өгж ирсэн байсан тэрэнд одоо хуулийнхаа дагуу зогсож чаддаг ямар ч том даргын өмнөөс зарчим ярьж чаддаг энэ системийг л манай хууль хүчний байгууллагаас ингээд эхлүүлэх юм бол нөгөө яриад байдаг хуулийн хонгол хүний эрхийг одоо зөрчдөг, хүний амь нас эрүүл мэндийг хохироодог, за эд хөрөнгийн үгүй хийдэг энэ байдлыг бид нар тасан зогсоох боломжтой юм аа. Мэдээж иргэд эрхэн зөрчигдсөн ингээд асуудал дээр чанга дуурах, тод дуурах, уйлан дулаацч болтгой энэ асуудлаа ярих хэрэгтэй, эрх чөлөөтэй. Үнийг нь бол бид нар сонсдог, шийдвэрлэхийн төлөө явдаг байх хэрэгтэй. Эцсийн нэг зүйлийг хэлэхэд бол дахиад хэлэхэд бид энд мянган гой юм яриад шийдэл яриад байгаа ч гэсэн Монгол улс өөрөө энэ улс төрийн соёл нь хууль шүүхийн системд гүн нэвчсэн ийм одоо учраас шудраг ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалах энэ зүйл дээр ийм өрөөл татанхай шийдвэрүүд гараад байгаа гэдэг бүгдээр шулуух ярьдаг байх ёстой. Тийм учраас цаашдаа энэ өөрт нь хууль бусаар нөлөөлж байгаа, албан тушаалаа уруулан ашиглаж байгаа ямар нэгэн фактороор шийдвэр гаргалтанд нөлөөлж байгаа энэ процессыг мэдээлдэг энэ тогтолцоог бид хэрэгжүүлэх ёстой байдаг. Ингэхгүй бол ажил албан тушаалтай яриа шүү, хэрэг төвөгд авах шүү гэдэг ийм айлган сүрдгэлдэг айдсан дор хуулийн байгууллагын ч гэсэн хуульчид маань ч гэсэн шудраг ажиллах боломжгүй болчиход байгаа. Энийг бас бид тооцож бодох ёстой. Өнөөдөр хурц ирсэн хүн болгож